Та бүхний амрыг ирээ цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлсэн гэмтэрэг зөрчлийн тоо мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийн мэдээллийг хүргэе. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 47217 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж 465 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллага шилжүүлжээ. Бүртгэгдсэн хэргийг англиар нь авч үзвэл хүний амь насыг хохироосон 7, бусдын бие талдаж хохирол учруулсан 188, хүний бэлгийн эрхчлөө халдшгүй байдлын эсрэг 13, өмчлөх эрхийн эсрэг 151, олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 2, хүрээлэн байгаа орчны эсрэг 10, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 74, бусад төрөлд хамаарах 20 хэрэг байна. Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс бид дараах хэргийг онцолж байна. Улсын хэмжээнд 90 сурвалжлагдаж байсан этгээдийг хилээр гарах зорилготой явж байгаа үед нь албаагчид саатууллаа. Тухайн хэрэг нь Баянзүрх Чингэлтэй хаанул дүүргийн нутаг зүсгэрт бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлд 90 сурвалжлагч байжээ. Иргэн арилжааны банкуудын 5 дансыг ашиглан фэйсбүүкт иргэдийн байршуулсан бусдаас хандив үссэн зар мэдээллүүдийг хуулбарлаа авч дансны дугаарыг өөрчилж улмаар хуурамч хаягаар хандлт ихтэй группүүд рүү түгээж иргэдийг хуурч мэхлэн залилдаг байжээ. Урдсан байдлаар түүний ашигласан гих 5 дансанд үзлэг хийхэд иргэдээс 1050 удаагийн гүйлгээгээр 250 орчим сая төгрөгийг залилсан байж болзошгүй үйлдэл тогтоогдоод байна. Дээрх үйлдэлээс гадна цагдаагийн байгууллагад эмчилгээний хандив үссэн хүүхдүүдийн зургийг ашиглан цахим орчинд зар мэдээлэл байршуулж 2500 гаруй иргэний эд хөрөнгийг залилсан байж болзошгүй үйлдэлийг Сонгон айрхан дүүргийн цагдаагийн газарт нэгтгэн шалгаж байгаа билээ. Та бүхэн цахим орчинд байршуулсан хандив үссэн зар мэдээллийг нэгтэлж шалгасны дараа бусдад эд хөрөнгөө шилжүүлж залилагч нарт амар хэлбэр аргаар мөнгө олох боломжийг бий болгоорой. Өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 71780 гомдол мэдээлэл бүртгэгдэж 71644 иргэний үйлдэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дээрх нийт зөрчлийг шийдвэрлсэн байна. Бүртгэгдсэн зөрчлийн хэргийг англиар нь авч үзвэл олон нийтийн газарт зөв бусаар бие авч явах 3143, танхаарах 173, хүний бие талдах 342, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчих 202, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 66179, бусад 1741 зөрчил байна. Дээрх 71780 зөрчлийг шийдвэрлэлтийн төрлөөр нь авч үзвэл шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 229, тээврийн эрхсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн эрхсэл жолоодож давтан зөрчил гаргасан үндслээр баривчилж эрх ассан 351, замын хөдөлгөөний дүрм зөрчсөн 1137 иргэнийг торгож эрх асах шийтгэл оногдуулсан бол 70066 иргэнд торгох шийтгэл оногдуулжээ. Мөн хүүхдийн эрхийг зөрчсөн 61 иргэнд 18 сая 300 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж удаадараа гэр бүлийн хүчирхийлэл үлдсэн 159 иргэнийг шүүхээр 7-оос 30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж 43 иргэнийг 4 сая 625 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуул шийдвэрлэжээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн онцлог зөрчлийн хэргийн талаарх мэдээллийг хүргэе. Он гарснаас хойш замын хөдөлгөөний дүрмд зааснаар хоригдсон нөхцлөөр урсгал сөрсөн 154 иргэн жолоодох эрхээ хасуулжээ. Жолооч замын хөдөлгөөний дүрм зааснаар хоригдсон нөхцлөөр урсгал сөрсөн үйлдэл гаргасан тохиолдолд тээврийн эрхсэл жолоодох эрхээ 3 сарын хугацаагаар хасуулж 50 мянга хүртэлх хэмжээний төгрөгөөр торгуулах хуулийн зохицуулалттай байдаг. Он гарснаас хойш цагдаагийн байгууллагад энэ төрлийн 165 зөрчил бүртгэгдэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 154 иргэнийг торгож жолоодох эрхийг хасаж 11 иргэнийг шийтгэрээр торгож шийдвэрлсэн байна. Жолоочдоо замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ сахин биелүүлж бусдтай хүндэтгэлтэй хандаж соёлтой оролцохыг уриалж байна. Иргэд та бүхний гэмтрэг зөрчлөөс урьсан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлсэн гэмтрэг зөрчлийн тоо мэдээллийг хүргэлээ. Та бүхний шинэ 7 хоногийн ажилд амжилт хүсье.